Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгийн талбартай та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Цэцэг болон Аргун нар хамтран өргөн найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол хялбар болсон байна. Корега хамтран ажиллаж байна. За мөн Япон чандаг Такатагаас ураатай хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NGK-с хийж хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэгт холбогдохдоо 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа заалах нь залгаад дууж яхан бол та за ер нь л авагдах магадaltaй мэн гэж бодоод спикерээ болох хэрэгтэй. Хоёрдугаарт машинтайгаа Bluetooth-тэй холбох байх хэрэгтэй. За тэгээд өглөөний минь тэр ан гэж нэрээ хэлж орж ирээд хэдүүлээ 3 асуултанд хариулснаар ялгаж олно. За өнөөдрийн эхний сонсогч бүгдээ авцгаая 8865 байна уу? Өглөөний мэндийг хол байна уу? Өглөөний мэндээ. Өглөөний мэнд. За энэ бол саяхан дэлхийн мисс болоод өнгөрсөн юм байна. Энэтхэгийн Хайдрабад хотод болсон байна. За энэ дэлхийн миссээр аль улсын мисс тодорсон бэ? Цаг явсан. Дуулаагүй шүү дээ. За. Энэтхэгт болсон юм уу те? За тэгвэл энэтхэгийн мисс тодорсон байж магадгүй. Энэтхэгийн мисс бас. Яар манайх өштэй гэхгүй юу? За холбогдсон байлаа. За өдрийн сайхан өнгөрөөрэй. За дараагийн сонсогч энтгэгээс нэр 6 мисс тодорсон байт юм лээ байна уу? Байна өглөөний мэнд байна. Өглөөний мэндээ. За ийм асуултан дээр бүгдээрээ явж байна. 2025 оны дэлхийн мисс аль улсаас тодорсон бэ гэсэн байна. Цаг явсан. За энтгэгийн Хайдрабад хотод болсон. Тэгээд энтгэгээс бол тодорхойгүй юм байна. Дөрөв их бол буруу байсан. 3. Филиппин биш байна. Өдрийг сайхан өнгөрөөсэй. За баярлалаа. За энэ сэдвээр hot topics нэвтрүүлгээр бас ярьж байсан. 8828 байна уу? Өглөөний мэнд сайн байна уу? Мөнх цагт байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За. Дэлхийн мисс саяхан аль улсаас тодорчвоо? Мөнгө жаргалаа цаг явсан. Таиланд. Таиланд Чуангсан гэдэг хүн болсон юм байна. За дараагийн асуулт Түшиг гэж сум байдаг юм байна. Түшиг гэдэг сум аль аймгийнх юм болоо? Цаг явсан. Түшиг гэсэн үү? Тэшиг гэсэн үү? Түшиг. Түшиг. За. Сэлэнгийн байдаг хаа. Сэлэнгийн. Вау. За ялалтын булганых байдаг. Ялалтын асуулт туулаа орсон ямар нэгэн зүүр үг хэл гэсэн байна. Цаг явсан. Бушуу туулаа бориунда бас. Бушуу туулаа бориунда. Вау. Бибэр яг ийм хурдан хариулах юм дээр өстө толгой ажилладаг шүү дээ. Яа мөнгө жаргал маань анхны ялагчдын салхийг агалж ялагчаар тодоршоо баяр хүргэе. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Дараагийн сонсогч 9417. Тасарчлаа. За дахиад залгаж олно. Сая пилв таслаагүй. За. Дараагийн асуулт нэг дуу сонсох юм байна. Бишээ талаа боривнда ба. Өөр туулаатай холбоотой би нэг мэдх юм байна. За юу? Юу лээ нөгөө үннээрээ бол өхөр дэргээр туулаг үүснэ гэж. Тийш нэрээ. За. Дугаар нь болсон байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд бэлгэн байна. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан. За бүгд нэг нь дууны эхлэлийн хэсгийг сонсон. Тэгэд хэн дуулж байгаа, хэний дуу вэ гэдгийг таах нь ойлгомжтой тий. За бүгд хамтаа сонсноо. Гэхгүй юу? За эхлэлийн хэсгийг сонсох нь цаг явсан. Эхний нэг 2 3 нотыг сонсоод тэгэл шууд ороод ирчих. Юу дүүлэр үү? Санаа хаяанда вагилойран. Уярцгаагаад хараад чившээ. За гол нь дуучны нэрийг хэлнэ. Цаг дууссан байна. Нүцгэн байхыг чи хараад. 3 дуучны нэр. 2 1 за амсан. Яа. Сайхан гүрээсээ. Дуулчлаа шүү. За холбогдсон нэр. Дуугаа олчаад идэг те. Бүр дууны үгийг дуулж үзүүлж байна. Даанч нэр нь олчихсон. Холбогдсон баярлаа. Хаяна вагилойран. За 86 89 байна уу? Хөөе. Өглөөний мэндэ. За
Бүгдээрээ нэгэн дуучны нэр хайж байгаа. Сонсох уу? За. За бүгдээрээ хамтдаа дахин сонсгоё. За энэ дунд ч бас хүмүүс их дуртай л та бодвол Нэг хэсэг манайхан караоке зөндөд болсон. дуучны нэрийг хэлнэ. Янгэр караоке гэсэн дээ. Цаг яасан. Энэ юу Дуучны нэрийг хэлнэ. Тий. За. Тэгвэл мэдхгүй. Хөгжмөл дуурай. За холбогдсон баярлаа. За. За энэ асуултанд чинь 3 дахь хүнээ авах нэ бүгдээрээ. За хачин санаа гинэн хүсэл гэд эхэлдэг дуу нь те. Дуучны нэрийг гол нь хэлнэ. Сая бэлгүн хэлчихгүй яав 94.1 байна уу? Өглөөний мэд чимөр байна. Өглөөний мэд. За Алхалтай их цагаа өвтгөх гэж. За тавтаа морил. За нэгэн дуучны нэрийг хайж байна. Нүцгэн байх юм битгий хараарай гэдэг энэ дуу хэн дуулдаг вэ? Цаг яасан? Минжинсор. Минжинсор. За Минжинсор гэдэг дуучны дуу юм байна. Дараагийн асуулт энэ жилийн аваргуудын лигт ямар баг төрүүлсэн бэ гэсэн байна. Хөлбөр авч болно. За хөлбөр авъя. За PSG, Paris Saint-Germain, Inter Milan, Liverpool гэсэн 3 хөлбөрөнд цаг явсан. Ливерпул шана. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Төрүүлсэн. Сайхан алхаарай. За. За манайхан хариултаа хариулж байгаарай. Бид хоёр хамтран ажиллаж танилцуулна. Манай нэвтрүүлэгтээ хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр болсон Корег хамтран ажиллаж байна. Хэрэг танд хиймэл шүдтэй холбоотой зовирууд илрээд байгаа бол одоо наашаа анхаарлаа хандуулж байгаа. Одоо жишээлбэл тогтоц муутай ч юм уу, сайн наалтахгүй байх, эсвэл буйланд ингээд даралт өгөөд хүндрүүлээд өдөөд идэг, эвгүй мэдрэмж төрөөд идэг. Ийм тохиолдолд бид нэр Корег хиймэл шүдний дүрхлэгийг хэрэглэнэ. За энийг нь болохоор хиймэл шүдэн дээрээ нэгэн төрөх жагаа тэгээ буйлан дээрээ наачт юм билэ. Хиймэл шүдний төрхлөг Корег нь хазалтын хүчийг 38%-аар нэмэгдүүлдэг гэж байгаа. Тэгээд төрхлийн хиймэл шүдийг 8-аас 12 цаг ингээ бариад бүтэн өдрийн турш дуртай хоолоо идэх боломжийг олгоно. Ер нь бол хиймэл шүдтэй хүмүүс нөө ийм дуртай хоолоо идэх боломж байдгүй юм билэ. Одоо жишээлбэл манай эмээ хиймэл шүдтэй учраас бүх цэжлэх дург байдаг байхгүй юу? Би хиймэл шүдтэйгээд тэгэхээр яг энэ нь юунаас болоод байна гэхээр ерөөсөө л энэ нөгөө хиймэл шүдэн тогтоц муутай байдагтай холбоотой байгаа дээ шүү дээ. Тэгэхээр Корег хэрэглэх нь зүг байх нэ. За хиймэл шүд болон буйлын хоорондын хоолны үлдэгдэл орохоос сэргийлэн. За энэ бол нэлийн хүндрэл үүсгдэг асуудал юм билээ. За нэг одоо Корегтэй холбоотой мэдээлэл өгөхөд их хэмжээгээр төрөхээр илүү сайн алдна гэсэн буруу ойлголт байдаг. Маш нэмгэн төрхөнд хангалттай байдаг. Тийм учраас Корег бол нэлийн хэмнэлттэй удаан ашиглах боломжтой юм төрөлх шүү. Корег дотор Максил болон биоформула гэсэн хоёр бас бүтээгдэхүүн байгаа. За Максил нь бол шүдний цэвсэр хоол үлдэгдэл орохоос 5 дахин илүү хамгаалдаг нарийн хушуутай. За энэ нь бол хиймэл шүдний бүх хэсэгчийг төрөх боломжийг олгодог. Ийм зориулттай бүтээгдэхүүн бол биоформула нь хиймэл шүдэд цэвэрлэх шахмал таблет байдаг. За тэгэхээр аргууны саяны танилцуулсан энэ хоёр шинээр гарсан бүтээгдэхүүн тэрнээс өмнө байсан одоо олон танигдсан бүтээгдэхүүнд байгаа гаатай сингэн амт агуулаагүй буйл хамгаалагч гэсэн юм 4 төрөлтэй байдаг. Тэгээ буйл хамгаалаад байгаа хамгаалагчтай гэдэг байгаа нь болохоор буйланд ирж байгаа тэр даралтыг, холголтыг, өвдөлтийг багасгах зориулалттай ийм бүтээгдэхүүн. За бүх хэмээ сангуудаар зарагдж байгаа. Дээрээс нь ийм арт номингийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байгаа учраас бид нар худалдаж авахд хайх шаардлага байхгүй амархан шүдний тагнаг гэсэн фэйсбүүкээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваад тэндээс гоё юу яхаж болох нэ харж болох нэ одоо жишээлбэл ямар бүтээгдэхүүн яаж хэрэглэх гэх мэт зааврыг авч болох гэсэн. За тэгэхээр хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр болсон байна. Корег хамтран ажиллаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 8911 байна уу? Өглөөний мэндэ. За. Энэ жилийн аваргуудын лигт ямар баг төрүүлсэн бэ? Цаг явсан. Paris Saint-Germain анх удаага төрүүлсэн. Paris Saint-Germain анх удаага төрүүлсэн байна. Баярлалаа. Дараагийн асуулт. 2025 оны дэлхийн мис тэмцээнд хэн Монгол улсад хөлөөлж оролцсон бэ гэсэн байна. Хөлбөр авах уу? Зөвлөгөө. За авъя та. За. Болормоо, Бат цэцэг, Эрдэнэ сөвд гэсэн 3 хөлбөрөнд цаг явсан. За би нэг төхүүлэхгүй яах вэ? Төхүүлж яахгүй да шууд хэлээ. Хамгийн сүүлийнх нь Эрдэнэ сувд лөө. Эрдэнэ сувд. Баярлалаа. За Эрдэнэ сувд энэ чинь харцхын хөө охин юм блэ? Дараагийн пист батлаа харцхан гэж байна. Охин гэсэн. За дараагийн асуулт нэгэн дуу сонсно. Дуулж байгааг сонсно. Хин дуулж байгааг таах нь. За баг таачих хаа.
бас босч штэ бас. Янз авж байна. Хин дуулж байгаа вэ? Цаг явсан. За хүлэлт байхгүй л хүчтэй. Би Ингэж дуулахур маш цөөхөн байгаа. За нэлийн алдартай үзүүлбэрүүдийн нэг нь гэж хэлж болно. Алдартай. Битүүл дэлхийн өдрийн төрсөдөрөөр ярьж ирсэн. юм баха. Нөгөө нэр нэрч шилжлээ. Тэгээд нөгөө энэ юу аюулгүй мосуудыг хөтлөж идэг үстэй. 2 Нэг удаа шүүхийн бүрэлдэхүүн байсан баг шүү. Тий, нэг нь бүр таг болчихсон. нэг Бүүдий. За. Ариун юм билүү? Ариун хэн бэ? Бодоо. Ариун. Өдрөөс яг мөрөөдөрөө. Янсангүй. За яг л хэлэхэд өглөө. Яалтч юм. За хин дуулж байгааг мэдж байгаа бол манайхан орж ирээд. Сэдэн дэш манай нутгийн дүү байна гинэ. Тийм дүү байна гэх. Байна уу? Өглөөний мэд бэлгээ байна. Өглөөний мэнд. За бүгд нэг нь гайхамшигтай үзүүлбэр сонссон. Хин дуулж байгаа вэ гэдгийг нь та сонсох уу? Дахиад. Яг Ариун Баатар. Ариун Баатар. За Ариун Баатар дуулж ижээ. Баяр үргээ. За дараагийн асуулт ийм асуулт байна. Монголын нууц төвчөнд нүхэр шорлоготой гэж алдартай байдаг үг гардаг юм байна. Нүхэр шорлоготой гэдэг үгийг хэн хэлдэг вэ гэсэн байна. Хөлбөр ах уу? За тэгээ Бодонжир монхог, Добуу мэргэн, Исүхэ Баатар. Цаг явсан. Нүхэр шорлоготой. За нэг өөрийнхөө үгэн дээр очиод нүхэр шорлоготой. Добуу мэргэн Бодонжир хэн 3 Бодонжир монхог, Исүхэ Баатар. Цаг туссан. 3 Бодонжир монхог. Бодонжир монхог биш ээ. Олбогцсон баярлаа. За ер нь тэр үеийн л хүн хэлж байгаа нь гарцааг бол тэ. 90 байна уу? Өглөөний минь цагаансноо наркон. Өглөөний минь. Өглөөний минь. За нарка Монголын нууц товчон дээр нөхөр шорлоготой. Бодонжир монхог хийх гэсэн бэ. Добуу мэргэн Исүхэ Баатар. За Добуу мэргэн Исүхэ Баатар хоёр үлдлээ. Хин вэ? За тэгвэл Добуу мэргэн нохоо Исүхэ арай нэг тийм яриа. Добуу мэргэн. За Добуу мэргэн нөхөр шорлоготой байдаг тэ. За дараагийн асуулт. Анх Францад мянган давхар гэдэг нэртэй амттан хожимо хааны нэрээр нэрлэгдсэн байт юм байна. Энэ ямар нэртэй амттан бэ гэсэн байна. Цаг явсан. Мянган давхар. Нөө Наполеон юу? Наполеон гэдэг аахгүй. За хааны нэрээр нэрлэгдсэн гэсэн. За машины ялтын асуулт. Машины аюулгүй бүсийн 3 цэгт одоо аюулгүй бүсийн хөлбөр гэдэг одоо бүх машинд байдаг энэ аюулгүй бүсийг ямар компани зохион бүтээсэн бэ гэсэн байна. За дэлхийд нөгөө талаар саяхан ярьсан шүү. Саяхан. Volvo, Ford, Mercedes-Benz гэсэн 3 хөлбөр байна. Ford. Холбосон баярлаа. Өдрөөс яхан мөрөөлөөрэй. Форд чинь сэлний ишил ачигч юм байна. Та тэгвэл За холбогдсон баярлаа. Дараагийн сонсогч 96 байна уу? Байна уу? замана. Сайн байна уу? Өглөөний минь. За өглөөний мэнд хинтэй холбогдсон бай? Ариука. За Ариука машины аюулгүй бүсийн 3 цэгт аюулгүй бүс гэж байдаг. Энийг ямар компани зохион бүтээсэн бэ гэсэн байна. 2 хүн хөлбөр үлдсэн байна. Mercedes-Benz, Volvo гэсэн байна. Цаг явсан. Mercedes-Benz биш ээ. Холбосон баярлаа. Өдрөөс яхан. Зөв хариулт нь Volvo юм байна. Volvo үлдсэн байна. Тийм. Зохион бүтээгчийг нь анх нөгөө юунд ажилладаг байхад онгоцны зориултаар бүтээж яхад нь Volvo энэ зохион бүтээгчийг нь манад ажиллаач гэж урьж авчирсан билээ. За хамгийн оншортой нь Volvo энэ патента үнэгүй болгосон. Бусдад бүгдэнд нь ашигладаг. За бас нэлийн тийм аюулгүй тал дээр алдартай. Volvo үнэгүй болгосон хээс илүү зохион бүтээгч нь би үнэгүй гэсэн билээ. 8518 байна уу? Өглөөний минь тэргүй гамбаа байна. Өглөөний мэндэ. Volvo компани. За Шинэ асуулт асууна. Шинэ асуулт асууна. За. Ямар киноны хэсгээс вэ гэсэн байна. Бүгд тэр киноны хэсгээс. Ах таач нөө. Ах асуудалгүй юу? Асуудалгүй. Киноны дуу. Ой доош. Ямар киноны дараа дуулж өгнө зөө анхны атгам нэг анги Тэгэр яхаа. Том амлалт өглөө шүү. Гамбар. Гитарист өнөхөр гой тоглолт шүү гамбар. Харин тийм ээ. Тэг сонссон шүү. За дараагийн асуулт. Халзан гэж сум байт юм байна. Халзан гэж сум аль аймгийн юм болоо? Зам чин говьтой сум санагдаж байна. Говьтой аймаг. Мэдгүй.
Говьтайгээд хэлье. Говьалтай. Биш юм байна. Холбогдсон байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Зя халдсан гэж сум ганц л байдаг юм байна. Тэгэхээр аль аймгийнх вэ? 8877 байна уу? Байна. За өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Байна уу? За энд холбогдсон бай. Төмөс. Ганцлаа нөө. Ган толго өглөөний минь дээ. За Өглөөний минь сайхан амарсан. сайхан амарлаа. Халдсан гэж аль аймгийн сум бай? Цаг явсан. Төв аймгийн алсан. Төв аймгийн. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Хөөе тэгж инээгээчтэй. За дэмжин ажиллагчаа танилцуулаад хөө манай нэвтрүүлгийг New Jewel-чин дэмжин ажиллаж байна. New Jewel-чин турс компани Хайнан арлын Санья хот руу лавх гариг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдаар зохион байгуулж байна. 5 цаг нисээд Санья хотын 5 хоттой resort буудалд амарч Далайн усан спорт, Atlantis парк, Ширэнгэн ойн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялна. Хүүхдийн амралтад зориулан нислэгийн тийз аяллын үндэ хямдрал зарсан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг New Jewel-чин Tours Facebook хуудаснаас за мөн 7010 94 техник гэдэг утаснаас аваарай. Манай нэвтрүүлгийг New Jewel-чин дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлаа. Дараагийн сонсогчоо бүгдээр авцгаая. За халдсан гэж манай хөтлөгчдийн аль нэгнийх нь нутаг аймаг байгаа те. Хин бэ гэдэг таах нь. За нэг нэлийн бас энэ нутгаар яагаад гэдэг вэ? Гарахад байдаг юм. Гайхуулаад байдаг юм. 88 83 байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. За. Хинт холбогдсон байна? Халдсан гэж аль аймгийн Намна. Намна. За. Халдсан гэж аль аймгийн сум бай? Цаг явсан. Сүхбаатар шиг санагдав. Сүхбаатар. Сүхбаатар. Сүхбаатар аймгийн халдсан сум гэж байдаг юм байна. Дараагийн асуулт. За дөрвөн зүгээр нэрлэн дөрвөн зүгээс аль аймагуд давсгүй цай илүү уудаг вэ гэсэн байна. Цаг явсан. Зүү аймгийнхан. Зүүн аймгийн. За давсгүй цай уудаг алдартай байна. Ялалтын асуулт. Киноны хэсгээс сонсно. Ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь. За тэр хэсэг нь баха би яг тэгж бодож байна. Тийм үү? За бүгд сонсцгоё. Чаачаад ирв. Астер орсоос чихэр гордож яваад ирв үү? Үгүй ээ. Зүгээр игчтэй уулзаад Юу нэг ч нэгч. Чихэнх бомата хэдий нэгчтэй болчихоо. биш ээ. Миний игч. Юу? Тэр араас чиний өгч болсон уу? Үгүй ээ, сүрэн игч. За сүрэн игч. Тэр орс чиний игч гэсэн үү? Айл иймэрхүү. Киног нь од мэдээд байна. За нэрийг Киног нь үйл явдал нь харагдаад байна. Нэр нь харин юу вэ? Орс эмчтэй, доктортой. Манаштай тий. Аха сүрэн игч гэсэн үү? Нөгөө миний охин гэдэг ааваа гэдэг. За нүгэл буян биш ээ. Би нэрийг мэдэхгүй. Цагт бас Киногоо 2 нэг хөлбөр хэлэхгүй юу? 1 За амтсангүй. байхгүй. Өдрийг За, сайхан Сүрэлт юу вэ? За. Яа. За. Үсэг зөрөөд энэ да. За холбогдсон баярлаа. За үсэг л харагдаж байна. 89 86 байна уу? Өглөөний минь 3 анхаа байна. Өглөөний минь дээ. За киноны хэсгээ сонсоод ямар кино вэ гэдгийг тааж байгаа. Сая сонсон байхаа. Сонсч амцсангүй. За дахиад бүгдээрээ сонсгоё. Яг энэ хэсгийг бүгдээрээ сонсно. Зя би чимэг болгоо тавилаа. Чаачаад ирв. Астер орсоос чихэр гордож яваад ирв үү? Үгүй ээ. Зүгээр игчтэй уулзаад Юу нэг ч За нэгч. юу. Зя юуны чигч гэж байна. Цаг явсан. Сэрэлт байна шүү дээ. Сэрэлт Сэрэлт байна. За өндөг байна. Тэглэгээ яах вэ? За дараагийн асуулт. Rhodes гэж гоо сайхны брэнд ямар алдартай дуучны эхнэрийн бүтээсэн брэнд вэ гэнэ. Ямар хэлтэй юу нэ? Rhodes. Энэ зарагдаж байгаа гэсэн үү? Rhodes Зарцсан. зарцсан 1 тэрбум доллараар зарагдсан Rhodes гэдэг гоо сайхны супер бүтээгдэхүүн байна. Манай эхнэр сайн мэджилж чи Тийм мэдгүй. шүү. Мэднэ. Эльф зарагдсан. Амар алдартай юм лээ те. Алдартай. Эльф зарагдсан. За цаг явсан. Дуучны нэрийг хэлэх юм байна. За энэ Rhodes бол нэг нь дуучны эхнэрийн бүтээсэн брэнд юм байна. Гол нь Тэгэхээр дуучны нэр. 800 сая доллар гэж аа тэгээд юу яасан бэлээ? Өссөн бэлээ. Би юу гоосх нэрийг цаас сонсохдох байна. Ямар брэнд юм? Rhodes 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 цаг дууссан байна. 3 Мэдхгүй баярлалаа. 2 өдрөө сайхан өнгөрүүлээрээ. Баяртай. За баярлалаа. Иймэрхүү охид хүүхдүүдийн асуудалд хаяа оролцож байгаа ч. За энэ сэдвэр бол яалтчгүй хот профессор саяхан орж ирсэн. Хайлтар орж ирээд байсан. 99-ийг 2 байна уу?
Сайн байна уу? Сайн байна уу? За энэ Заяа. За өглөөний мэнд. Ийм Өглөөний мэнд. Ийм асуултан дээр явж байна. Rhodes гэж Асуултаа сонссон Justin Bieber-ийн эхнэр. Justin Bieber баярлалаа. Яан зэн мэдэж байна. Дараагийн асуулт ийм асуулт байна. За YouTuber Speed Монголд ирсэн. YouTuber Speed Монголд ирэх үед нэгэн хүү эмээгэндээ очиж хоол хийж өгөхийг санал болгодог. За машин руу нүсрээд орчдөг. Хүү ямар хоол хийж өгөхийг санал болгосон бэ гэсэн байна. Цаг явсан. Яна сто мэдгүй асуулт байна. Юу хийж өгөхийг санал болгож байгаа зүгээр л. Тий. Монголд хурж ирнэ. Фэ болоо. Зөө хийж өгье. Манай нэгийг зөө хийж өгье гэсэн. Яг зөв байна. За. За, ялтын асуулт. Гой. Өмнө говь гэдэг нэртэй сум байдаг юм байна. Өмнө говь гэдэг сум аль аймгийнх вэ? Цаг явсан. За энэ чинь нэг аймаг, олон аймагуудын нэртэй сумтай нэг аймаг гэдэг. Тэгээ онцгой гэдэг юм аймаг гэдэг. Орнот юм болоо. Дорнод. Биш ээ. Харамсалтай байна. Өдрөө сайхан баярлалаа. За баярлаа. Дорнод биш юм байна. За өнөөдөр яг манайхан хоёр асуултан дээр хариул яг 3 дахь дээр бүдэрцгээгээд Бодрын тий. Одоогор нэг л ялгчтай байх шиг байна тий. 94 44 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэндэ чимгэн. За өглөөний мэндэ. Өмнө говь гэж аль аймгийн сум бэ гэсэн байна. Цаг явсан. Юу уус аймаг штэ. Уус аймаг штэ. Уус аймаг. Өмнө говь гэдэг сум байдаг. Дараагийн асуулт хэн дуулж байгаа вэ гэдгийг таахна. За. За бүгд нэг Ямар дуун вэ? алдартай Хамгийн алдартай дуунах. За. Муу байна. Ханаас ирэх юм бэ? Өөрийнхөө өмнөөс харам би хүслээд надад хэлээч надад шинэ. Яа, бас караоке дуу явж байна. Саяасан. Юу яна тана дашундаг гэж тасан. Ваа. Яар өндөг юм бэ? Яг нөгөө нэг эфемерээ сонсох уцаас сонсох хоёр аяг өөр сонсох гэх юм байна. Тийм үү? Цаас нэг тийм байгаа. Гэхдээ таштандаг гэж таажлаа. Тайчигч хөвгүүд саарлах удамж гэдэг. Жүжигэн дуу тийм. Ялалтын асуулт. 5 дугаар сарын 17-18-нд Улсын циркэд нэг гадны уран бүтээлч ирж тоглолт байсан юм байна. Энэ хэн байсан бэ? Цаг явсан. Яна та мэдгүй байна. Алдартай дууч ирсэн дээ. Алдартай дууч ирсэн юм байна. За ямар ч Монгол Тухайн үеийнхнийгээ бүрстэй үнэлцсэн дуучин да. Цаг туссан. Дууч юм болоо. Биш ээ. Нэр хэлнэ. 3 мэдгүй байна. За холбогдсон байлаа. За это өдрөсөн сонсох. За дараагийн сонсогч 88 дэх 3. За тасарчлаа. За би энэ тоглолтыг санаас үзсэн штэ. Оо тийм үү? Манай эхнэр үзьгээд. Чанц атсан байлээ. Ээжтэйгээ. Тийм байлээ. Харин би сүүлд үзсэн. 99 75 байна уу? байна. За. Энэ алсуу ирсэн. Эрдэнэ мандах. За. Эрдэнэ мандах алсуу. Аха, баяр үргээ. Та радиого унтраач. Радио унтраагаарай. За. За, дараагийн асуулт тэгвэл ийм асуулт байна. Махыг шарж шүлнийх нь ууранд элдсэн гурлыг томоор болгож иддэг говийн алдарт хоолыг юу гэж нэрлэдэг вэ? Цаг яс. Махыг шарж шүлнийх нь ууранд элдсэн гурлыг томоор болгож иддэг говийн алдарт хоолыг юу гэж нэрлэдэг? Жимби. Өөрсдөө заримдаа хөөлгөж хийгээд идэм байлээ. Янз янзэр хийдэг тийм. За, ялтын асуулт. Нориглон гэж аль аймгийн сум бэ? Хэнти аймгийн нориглон сум. Хэнти аймгийн нориглон сум. Дараагийн ялагч тодорч байна. За, хоёр дахь ялагч тодорч байна. Аха. Яг бүтэн нэрээ дахиад хэлээрэй. Эрдэнэ мандах. За. Баяр хүргэе. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За санаасуудыг зарим үзлээ. Баярлалаа. За дараагийн сонсогч ир тэг гэд явж байна. За. Манай өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. За энд холбогдсон байна. Болдоо наа. Болдоо. За болдоо. Киноны хэсгээс сонсох нь Монгол кино бүгдээр явж байгаа. За энэ ямар киноны хэсгээс вэ гэдгийг таах нь сонсох. Переправил оружие. Адмо. Чи ухул таарнда. Каменгийн карп вороны бог. То, что он сказал? Он очень сильно оскорбляет нас.
Ты скажешь или нет, куда делись люди с оружием? Этих мхашаевсам. Орчуулаад байгаа юм уу тий? Зя. Яг энэ хэсгийг Хайдик гаргаж хүсдэг хатсан хүрээд одоо удахгүй эргэж ирэх байдаггүй да. Он говорит, что они... Зя тэгсэн байна. Үер кино. Үер кино. Би үерийг бүсгэж байгаагүй. Аа. Баяр хүргэе. Зя. Энд чинь тэгэхээр дараагийн асуулт те. Хоёр дахь асуулт. Choco Pie ямар компани брэнд вэ гэсэн? Компанийн нэрийг хэлэх юм байна. Цаг явсан. За дээр нь бичээстэй өгдөг шүү. За. Орион гэж. Яа. Ямар гоё. Яа. Дараагийн асуулт нэгэн дуу сонсох юм байна. Ямар хамтлагийн дуу вэ гэдгийг таах юм байна. Ойлгомжтой те? За бүгд хамтдаа сонсъё. Сумын наадам болов. Гашилгаж шаналгаж алхсаар одоо залглаа. Ажил алдар хагас бүтэн сайн намайг горгоо. Амралтаарч ажил дээр ч утас байн ханган чадарлаа. Эхний танил минь чиж олдохгүй. Эргээд дуусах түүч олдохгүй. Яа, ийм дуу байна. За нэг хэсэг бүгдээрээ бас нэг сонссон байх. Цаг явдсан. За энэ X-тасээ үлээ нэг тийм онцлог байдаг. Экстаси биш ээ. Өдрөө сайхан өнгөрөөсэй. За. Зя манайхан мэдж байгаа бол бичиж байгаарай. За мэдээж хэрэг хамтар дуулсан дуучин татарын заяа дуулдаг санаж байна. Хамтлагийн нэрийг нь хэлнэ. За манай нэвтрүүлэгтээ Япон чанарыг Такатагаас ураатай хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NGK-с хамтран ажиллаж байна. За ер нь Япон машины сэлбэг авах бол бид нэр Такатаг зорио гэж хэлдэг. Яагаад гэхээр Таката бол Японд туршигдсан маш олон жилийн туршлагатай ийм сайн сэлбэгийг оруулж ирдэг. Одоо жишээлбэл өнөөдөр NGK сэвчээгийн талаар яриа л да. 90 жилийн туршлагатай Японы NGK сэвчээг 2008 оноос эхлээд Таката Япон сэлбэгийн дэлгүүр яг албан ёсны дистрибьютор эрхтэйгээр нийлүүлсээр байгаа. Энэ бол хүргэлттэй, сервистэй ийм үйлчилгээ. За тэгэхээр яагаад энэ сэвчээг сонгох ёстой юм гэхээр нэгдүгээр Японд үйлдвэрлэгдсэн 90 жилийн туршлагатай, хоёрдугаарт удаан эдлгээтэй Япон автомашинд зориулагдсан гэдгээрээ хамгийн том давуу талтай. Тэгээ ер нь бол энэ NGK сэвчээг машиндаа тавьснаар 120 мянган км буюу 6-8 жил явах удаан эдлгээтэй гэж байгаа юм. NGK жилдээ 1 тэрбум 200 сая орчлоор үйлдвэрлэдэг. Ийм газар юм лээ. Дэлхийн зах зээлийн 50%-ийг Японы 75%-ийг дангараа эзэлдэг ийм хурд хүч одоо асалт хөрөсгдөг сэвч байна. Энэ угаас аргагүй юм билэ. Энэ нэг NGK сэвчээчин гадна талаараа ингээд нөгөө нэг юм халуунаас хамгаалсан айгүй сайн керамиктай байх хэрэгтэй шүү дээ. Энэ керамикийг нь болохоор Тото гэдэг нөгөө бидний нөгөө Ван Маны юу гэдэг шүү дээ. Ван угаалтуурны брэнд гэдэг. Тэдний шаазангаар үйлдвэрлэдэг юм билэ. Тэр чинь амар сайн шаазантай шүү дээ. Хоёрдугаар дотор талд нь нөгөө нэг өөрөө цэвэрлэх тийм нунтаг цагаан одоо гурин шиг тийм бодис байд юм билэ. Тэгэхээр ингээд хуучин бол ингээд нөгөө машин юу жолооч нар чинь сэвчээгээ гаргаж ирэл цэвэрлээд идэг гэсэн бол одоо энэ дотроо өөрөө цэвэрлэх бодистой гэсэн үг. За ер нь сэвчээг жил болгон 2 жил муу сэвчээ тавьчвал 2 жил 3 жилдээ нэг удаа заавал сэлдэг. Харин NGK сэвч бол 6-аас 8 жил явах цаанаас заалттай байдаг. Инхүү 120 мянган км явна. За сайн сэвчээтэй байснаар та шатхуун зарцуулалтыг хэмнэдэг. За дээрэс нь удаан эдлгээтэй учраас олон талын ач холбогдолтой чухал машины хэсэг бол очлоор буюу сэвчээтэй. За Такатагийн салбаруудыг хэлж өгөөрэй. За салбарууд нь болохоор Улаанбаатар хотод 6 салбартай байдаг. Нэгдүгээр салбар нь Баянбүрдээс Тасгай өсөх зам дагуу ЭМО шатхан түгээх станцад байрлах салбар байгаа. Хоёрдугаарх нь нэгдүгээр хорооллын арын зам дагуу яг нэгдүгээр байрны арталт байдаг. Гуравдугаарх нь Хаавлын Мартин Бэний давхурт, за дөрөвдүгээр салбар нь Сансрын Мартин 6 давхурт. 5-р салбар бол 10-р хорооллын Мартин Бэний давхурт байгаа бол 6-р салбар нь ТБД андуудын замын урталт Panasonic ягаан байрны нэг давхурт тус байрлаж байгаа. За Takata Japan Auto Parts гэдэг Facebook-ээс хараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай, лайк дараарай. Утсаар мэдээлэл авъя. 72 72 11 11 72 72 11 11. За хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NGK сэвч хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 8875 байна уу? Өглөөний гурваа сайхан амарцгаасан уу? Өглөөний мэндэ сайхан амарсан. За бүгдээрээ нэгэн дуу сонсоод ямар хамтлаг вэ гэдэг. Сайн сонсон классик жим. Яа. За дараагийн асуулт нууц товчтой холбоотой асуулт байна. Монголын нууц товчоонд аль аймгийг хацаргуу хатадтай өнгө сайн охидтой гэдэг вэ? Цаг явсан. За энэ одоо том одоо эмгтэй дөрүүд маань бүгдээрээ энэ аймгаас гарч байдаг тийм.
Октын төсөөр л явдаг гэдэг лээ тэ. Цаг дууссан байна. Өөлөө бүрт үжин аль аль нэдэг санаж байна. 3 чи одоо нөгөө юуны ямар аймаг штэ нөгөө 1 Нэг. Өдрийг сайхан өнгөрүүлээ явж ирсэнгүү. За баярлалаа. За. Өнгөрүүлээрэй өдрийг. За баярлалаа. За энэ аймагч одоо нэрлэндээ 9967 байна уу? Өглөөний минь жижигхэн аль. Өглөөний минь жижигхэн аль сайхан амарсан уу? За ийм асуултад монголчууд бид морд ирэхэд төрүүлэхийг бэлэгдэж юу гэж хуурайлдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Хураалдаг вэ? Хураалдаг бай тээ. Хураалдаг л гэж бодож. За энэ чинь төвд гардаг үг юм бэлээ. А тийм үү? Тийм бэлээ. Цаг туссан байна. 3. Гинго. Гингог бол онж явж байгаа хүмүүс гинголдог тий. За харин яг үзэж байгаа хүмүүс бол арай өөр юм хэлдэг тий. За наадмаар сайн гардаг. Гэрийн даалгавраа хийгээрэй. За хийгээрэй. За дараагийн сонсогч 8875 байна уу? Байна уу? Байна уу? За таслаа да. Яг хариулсан нь таслаа. За 8861 байна уу? Яа, байна уу? Өглөөний минь мөгөө тахна нөө. Өглөөний минь. За, утсан нэлээд цаана шүү. Спикер дээр байна уу? Тийм ээ, миний усныг болчихгүй л яа. За. Монголын нууц төвчөнд аль аймгийг хацаргоо хатадтай, өнгө сайтай, сайн охидтой гэдэг бай. Цаг явсан. Мэрэгдүүд юм байх тий. Мэрэгдүүд биш юм байна. Олдсон баярлалаа. Би амдуураад би одоо энэ бүтлээ гэж болчих яа. За олдсон баярлалаа мөхтөх. Баярлалаа. За 9988 байна уу? Бааны өглөөний минь сэлб байна. Өглөөний минь. Өглөөний минь. За 3 дахь хүн хариултаа шууд авч олно. Монголын нууц төвчөнд аль аймгийг хацаргоо хатадтай, өнгө сайн охидтой гэдэг бай. Цаг үсэн. Уг нь бол би мэрэгдүүдийг илүү хөөрхөн гэж боддог шүү дээ. Хулан тэр ингэдээс хатсан өргөнөөдөөс бүгд мэрэгд байгаа. Тэгээ нууц наач сая асуугаад байгаа бол хонгорээд юм байна. Хонгороод аймгийнх юм байна. За дараагийн асуулт ийм асуулт байна. Улсын наадмаар 255 авсан цор ганц бүх гэдэг юм байна. За энэ одоо рекордыг эвлэх баг боломжгүй гэж үздэг юм байна. Ганцаараа тасархаад тэргүүлдэг. Энэ хэн бэ? Цаг явсан. Наач нөгөө хийн шүү дээ. Нөгөө энэ шотлох төвчнгээ. Харлагийн Баянмүнх. Баянмүнх авраг юм байна. Баяр. Ялалтын асуулт. Киноны хэсгээс сонсох юм байна. За тэгээд ямар киноны хэсгээс вэ гэдэг таах нь байна. Миний үе юм уу? Тий. Та. Яг. Нэгдэлд зоо техникчээр ажиллах юм биз дээ. Тийм. Ажил гэдэг ч ихтэй хүмүүс. Би одоо юу гэж хэлэх вэ? Эргүүлэх тусмаасан гэ. Зөв хэлчих шиг боллоо. Дахиад чанга дээр. Энэ хүүхнүүд юм байна. За дараагийн ярьж байгаа. За өдөр сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өглөө. Харин тий гоё өглөө хэлээ тий. Гоё өглөө. Сайхан. За 3 дахь ялагчийн хөө тодорч байна. Дараагийн сонсогч 8899 байна уу? 8899. Яа. Тэний минь. Өдөр өндөргөө. За нэвтрүүлгийн биш ээ юу яачих? Радио контрааж тэгэхгүй л ахар сонсоод байдаг. За хинтээ холбогдсон бай. Алтан шагаа. За ийм асуултан дээр орж ирлээ алтан шагаа. Фургон машин ямар үйлдвэр хийх вэ гэсэн байна. Хөлбөр үгүй. Газ, ваз, зил гэсэн 3 хөлбөр байна. Цаг яасан. Ваз юм байна. Тэгэл байх уу? Баяр үргээ. Дараагийнх. Playtime энэ жил хаана болж байгаа юм бол за Улаанбаатар хотын дүүргээр нь шууд нэрлэж болно. Цаг явсан. Баян зүрх. Хотлаа тий. Биш байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ чинь шинэ газартай болсон юм билээ шүү дээ. Нотингоос өөр шинэ газартай болсон байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хотын дүүрэг байгаа. Яг бүр аймагаар нь авах юм бол яг зөвлөлтөө угаасаа тий. Үгүй тэр чи яг харилцаар бол яг хотын нэг дүүрэгт харилцагдаад байгаа. Хот чинь Төв аймаг дээр байгаа юм шүү. Хотын дүүргийн нэг газар нутгаар тийм. Аргуу сая бол юугаар нь дүүргээр нь асуусан шүү. 80 тэгдэг байна уу? Өглөөний минь Тэнгис Тамир байна. Өглөөний минь. За Тэнгис Тамир. Тэгсэн байж тээ. За Тэнгис Тамир. Playtime явдаг уу? Налах дүүрэг. Налах дүүрэг газар авсан. Баяр үргээ. Дараагийн асуулт дархан авраг дарийн дамнан гэж байсан.
дархан авраг дарийн дамдан юу гэж хожилдог байсан бэ гэсэн нь. Цаг явсан. Гарлаа давлаа гэж. Гарлаа давлаа. Вау. Өөрийн голын 3 авраг нэг. Яа. За, ялтын асуулт тэнгис тамир бүгд нэг нь дуу сонсон. Дуучны нэрийг таах нь. Энэ ямар дуу нэ вэ? Нөгөө л дуу нь. Тийм үү. Түл амар. Миний үеийн Намтраа Норвег. Нэрийг хэлэхгүй. Намтраа Норвег. За дууны нэр нь. Цаг явсан. Нэр нь одоо юу вэ? Сарны саруултайд гэдэг үлээ. За ямар ч байсан намсраа нор мөн байна. Дуучны нэрийг асуусан. Намсраа нормын дурлан хайрламаар байна гэдэг дууны эхлэлийг сонсон. Нэрийг буруу хэлсэн юм шүү дээ. За ялагчаар тодорч байна. Тэнгис тамир маань. За баярлалаа. 4 дахь ялагч тодорлоо. За энэ хүрээд манай өнөөдрийн таам мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай өнөөдрийн таам мэдхүү нэвтрүүлэг 4 ялагч тодорлоо. Мөнх жаргал, Эрдэнэ мандах, Сэлб, Тэнгис тамир нар ялагчаар тодорсон байна. Бүгдээрэнд нь баяр хүргэе. Манай өнөөдрийн таам мэдхүү нэвтрүүлэгтээ хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байвал хялбар болсон байна. Корега хамтран ажиллаж байна. За мөн хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NGK-с явж хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.